лаврын өнгө орсон гэгээлэг өдөр. Seoul World Cup Park инх тайвны талбайд итгэл найдварын цэнхэр долгио давалгаалan байна. 19 дахь удаагийн шинэ аймаг хайр гэр бүлийн алхах хаян. Олон улсын We Love You байгууллагын зангилжаа тэргүүн болон Солонгос дахь дипломатчдын ар гэрийнхэн мөн 13,000 гаруй We Love You-гийн гишүүд хүнд байдалд байгаа дэлхийн хөршүүдтэй туслахаар цугларав. 이번 걷기대회는 국제 복지소외 가정과 다문화 가정에 대한 지원과 또 교육 문제 어려움을 겪는 해외 개발도상국의 도움과 희망을 주고자 이곳 서울 상암 월드컵 공원 평화의 광장에서 개최하게 됐습니다. Дэлхийн бүх хүүхэд ядуурал таагүй орчинд байгаа ч хүсэл мөрөөдлөө алдахгүй байгаасай гэсэндээ зангилжаа тэргүүн болон We Love You-гийн гишүүд зүрх сэтгэл оюун ухаанаа зориуллаа. Зангилжаа тэргүүн болон We Love You-гийн гишүүдийн хайр дэлхийн өнцөг болон бүрд хүрлээ. Хүүхдүүдийн ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахын тулд хичээлийн хэрэгсэл, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж сурч боловсрох цэвэр аюулгүй орчныг бүрдүүлэх үүднээс сургуулийн барилгыг засварлаа. Quisiera agradecer a la Fundación Internacional We Love You por la donación, una gran donación con una biblioteca. Con esta donación pues creo que vamos a llevar de lleno y apoyar más la lectura para que ellos puedan salir adelante. Nos han dotado de un equipo, ¿verdad?, muy importante. La dotación consta de una biblioteca, cañón, ¿verdad?, un proyector y pantalla para proyectar. Sabemos que es un recurso de vital importancia para fortalecer las diferentes competencias en nuestros niños y niñas. Así que muy agradecida, ¿verdad?, de la Dirección Departamental de Educación por este apoyo. Gracias, We Love You. Балистикэр сургууль дээр одоо бүгд найрамдах Солонгос улсын We Love You төрийн бус байгууллага, за Чангилжаа тэргүүнтэй ийм төрийн бус байгууллагаас одоо иж бүрэн номын санг одоо ингэж тогтчулж өгсөн байна. Ингээд Чангилжаа тэргүүнд болон We Love You төрийн бус байгууллагын хамт олон та бүхэнд одоо нийслэлийн балистикэр сургуулийн хүүхэд багчууд, эцэг эхчүүд, багш сургууль хүмүүжүүлэгчдийн өмнөөс талархал илэрхийлж байгааг нь хүлээн авна. Бидний ирээдүй болох хүүхэд багчууд мөрөөдлөө биелүүлж чадах дэлхийн ертөнц. Нэгч хүүхэд гадуурхагдахгүй. Бүгд аз жаргалтай болох өдрийг хүртэл зангилжаа тэргүүн их хүний сэтгэлээр ажилласаар байх болно.